Шүүхийн харааг бус байдал, шүүгчийн ёс зүй, гендрийн стратеги, шүүхийн ил тод, нээлттэй байдал, олон нийтийн хүртээмжийг сайжруулах нэмэгдүүлэхэд чиглэсэн тэгшэрх шударга ёсыг хүн бүр төслийн нээлт 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр боллоо. Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ган Зориг, Канада Улсын холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын дэд комиссар Эрвулан Хамприс нар төслийн хүрээнд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм. Улсын дэд шүүхийн ерөнхий шүүгч Ган Зориг өнөөдрийн санамжаар албажиж буй тэгшэрх шударга ёсыг хүн бүр төслийн хүрээнд бид шүүхийн үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, ялангуяа охид эмэгтэйчүүд зэрэг эмзэг болон нийгмээс орхигдож хоцрогдсон бүлгийн гишүүдийн шүүхэд мэдүүлэх эрхийн баталгааг хангаж чиглэсэн олон чухал ажлыг хамтдаа хэрэгжүүлэх болно гэдгийг онцолж байв. Тэгшэрх шударга ёсыг хүн бүр төслийг Канада Улсын холбооны шүүхийн хэрэг эрхэлсэн комиссарын газар хариуцсан Монгол Улсын дээд шүүх, шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын хороо, Монголын шүүгчдийн холбоо, шүүхийн академи тэргүүтээ салбарын байгууллагууд, мөн иргэний нийгмийн болон эмэгтэйчүүдийн байгууллагууд хамтран ажиллах юм.